Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа булан маань ихэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр юм блэ? Дайр. Дайр. Хэддүгээр сургуулийн хэдэн настай хэн блэ? 50 дугаар сургуулийн 2-ын ангийн Дайр 8 настай. Ангийнх нь багш хэн гэдэг? Дэлгэр сүх. Дэлгэр сүрэн багштай 52 дугаар сургуулийн 2-ын Е ангийнх орж иржээ. Дараагийн хүүхэд 52 дугаар сургуулийн 2-ын Е ангийн сурагч Ис анхмаа. Анхмаа. Дараагийн хүүхэд 52 дугаар сургуулийн нэрээ хэлээд явчих. Ис анх баяр. Анх 2 орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Бэлгүүн зул орж ирсэн. Дараагийн хүүхэд Ахмед Яар орж ирсэн. Дараагийн хүүхэд Ундрал орж ирсэн. За өнөөдөр нэг хөгжилтэй амтны хувцсыг өмсгөд хөөхөн анем Google-ийн хөөхөн дүр гаргая хэдвүлээ. За энэ зураг бол дугуй дүрс гурвалжин 2-оос бүтнэ. Тэгээд та нар аль хэвлэхээр томхон хэмжээтэй зураг эхлээд удахгүй бид нэр бяцхан мис тийм төрийн бус байгууллагатай хамтраад загварын уралдаан зарлах гэж 6 сарын 1-нд. Тэгээ эндээ тохируулаад бид нар хувцсыг бол яг одооноос өөрсдөө зохиох тийм юу хийж байгаа. Та нар хувцаан бол будалт, дизайн, тэр өнгө бүх юм нь өөрсдөө сайхан будаж гаргаарай заяа. За ингээд балмаструудаа суглаад урлах эрдэм зурх урлагтаа орлоо. За толгойг бол одоо 100 дугуй дүрсийг бол ингээд чөлөөт. Ингээ гаргах. Одоо 2 дугаар ангийнхан бол дугуй дүрсийг бол одоо маш гоё гаргаж ирж байгаа юм да. Тий. Томхон уу? Багш нь яваад нарч. Зүйтэй. За энэ дээр хүзүүг нэгэд өгч. Юу зурх гэж байгаа бол одоохондоо бол яг. За яг энэ дүрсээр биш үү? Маш олон юу хийж болдгоо шүү. Чөлөөтэй нэ. Ийм нэг богинохон пальточ юм шиг нөмрөгч юм шиг нэг юм хувцас байдаг да. Ингэж ягаад доош татчих. За эрэгтэй хүүхэд бол нөгөө талд нь. Эмэгтэй хүүхэд бол тавьчин нөгөө талд нь. Энэ талд нь. Ингэж хийн шүү дээ, тийм ээ. За. Гар нь гараад ирж байна. Багшигаа сайхан хараад явчих. Дотроо би чаднаа гэж бодчих нь шүү дээ. Өө энэ хүүхэд яаж ийнэ? Хүүхэд юм уу юу юм? Одоохондоо бол мэддэхгүй тий. Карманда гараа хийцэн үзүүлбэр үзүүлж ш. Өө энэ доошоо ийм хоёр шулуулт хийчихдээ. Би чаднаа гэж бодцсон хүүхдүүд бол яг зургаа бол маш гоё. Сайхан. Сайхан чөлөөтэй. Би муухай болчих болоо гэж бодох тусмал зураг их зориг муутай гарна тийм учраас би чаднаа гэж бодож. Сайхан загварууд гарч ирж байна. Доошо 4 зураас ингээд татцсан. Одоо та нар чинь параллелийн хэлээр математикийн хэлээр бол нөгөө параллел энтер гэдгийг бол ойлгоно тийм ээ. Параллел хоёр шугам татцсан. За хөлийнхний нүгээр ингээд дуурч. Гутал нь шүү дээ. Том байх тусмаа их гоё харагддаг шүү. Тэгж байгаа үз. Энэ дээр жижиг хийвэл их сүргүү. Удахгүй өдөр энэ дээд талд нь ингээд хөлн гараад ирчихэж байгаа. Рамандагаараа хийц. За энийг бол одоо хүүхэд болгож болно. Амтэн болгож болно. Яг энэ дүрслэл дээрээсээ та нар өөрсдөө. За энэ өнгийг бол та нар өөрсдөө зохиош. Ямар өнгөөр, ямар болтоо тэр юу богино болтойг нь хийвэл тийм ээ гой болох нь гэдэг. Одоо би бол амтэн хий гэж бодож байна.
Эндээс л яваад байна шүү дээ. За ямар ч үсэн ийм сүулттэй ийм амтан байх нэ. За чих бол их амарх. Багш нь энэ толгой дээр ийм тал дугуй өгч байна. Номон зураас. Хэлбэрхэн байгаа биз? Дүрсүүд хоорондоо нийлээд зургийг бүтээж байна шүү дээ. Оо ингээд давхарлаа. Та нар одоо зургийг би зурж чадахгүй дээ гэж ингэж бодож ирсэн бол яг одоо бол зураг шиг амарх юм байхгүй байх нь шүү дээ. Дандаа дүрсээр багш нь зургийг өгч шүү дээ. Тэгэхээр зураг бол одоо дүрсээс бүтдэг юм байна. Үсэг бол зураг юм байна. Тоо бол зураг юм байна. Эс үсгээр хун хийчих шүү дээ. Гэх мэтлэн тэгээ тийм ойлголт авчвал их сайн. За энэ тийм номон зураас хийхдээ одоо юу зурах гэж байгаа нь бол одоо мэдэгдэж байна. Юу зурж байна? Яг. Сүүлд нь та нарт энийг чинь таалах гэдээсэн байхгүй юу гэсэн. За энэ дээр нь хэдэн цэг 5 6 цэг ингээд зурчихдээ. За нүдийг бол том хийж болно. Ийм жижигхэн хийсэн ч болно. Багш нь бол ийм номон зураасыг өчөж шүү дээ, тийм ээ. Тэгээд нэг хөмсөг гэд нэг хэдий ийм. За энэ дээр мууранд гарч явах нэг онцлог юм бол чих, тийм ээ. Энэ сүүл, тийм ээ. Энэ хушуу гэд онцлог юмнууд байж ит бас нэг онцлог юм байдаг. Энэ нь юу гэдэг вэ гэхээр ийш ингэж цацарсан. Сахал. Нэг урт сахалтай байдгүй юу? За ингэж бодно да. Ямар ч үс нэг талыг ингээ гаргаад. Одоо бид нар будах ажилд орж шүү дээ. Зургаа сайхан гаргачихвал нөгөө та нарт байгаа нэг хар биерэн пластер байгаа. Тэрүүгээр ингээ жигд хөөхөн хөнгөн дараад жигдх ингээ илээд ингээ явчих хэрэгтэй. За манай 2 дугаар ангийнхан бол би яг тийш. аргын загаад өгч хөл юм мэргэссэн зураач байгаа юм доо. Би таны зургийг ямар болж байгааг бол одоо мэдж байна. Маш гоё болж байгаа. Харин та нар тэр богино өмссөн хувцсан дээр нь маш гоё өнгийг өөрөөсөө тохируулж сонгоорой. Муурыг хэн сайн хувцлах вэ гэж бид өнөөдөр ураад тавьж сэдв өгч муурыг хэн сайн хувцлах вэ гэж. Нөгөө муурынхаа амыг хийчих бас бол тийм ээ. Ерөөс ингээд номон зураас доор нь гэт. Өөр хийний хэл болтайлгач болно шүү дээ. Муурын хамар ийм зөөлхөн ягаан амны дотор тал ингээд ирэхлээр нөгөө муурч баг ингээ хараад ирж байгаа дөө. Тийм ээ. Тэгээ ягаа хэл устайлгач шүү дээ.
За бид нэр ингээ буданга яах вэ? Хүүхдүүдийнхээ авэсыг үзэн явчихдаг шүү дээ. Тэгэхээр одоо манай анх хоёр анхмаа шүлэгтэй ирсэн үү, дуутай ирсэн үү? Шүлэг. Шүлэг үү? За шүлгээ чанга уншиж. Буданга хэдүүл ингээ явчихна уу? Би Монгол хүн аргалын утаа борилсон марчны гэрт төрсөн би атар хэн нутха өлгийн минь гэж боддог зинхэр манас сунгалсан алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутха сэтгэл бахтам харахад үлээж байгаа сахинд үлээж байгаа юм шиг өшөөл ээжийн гар илээдж байгаа юм шиг ирэнгүй сайхан санагдахад илэг зүрх минь догдож хосгүй баярын нүлмэл хоёр нүдийн минь бүртэг Анх баяр хоёртоо баярлаа. Манай хоёр ихэр мөн тийм ээ. Ихэр хүүхдийн тухай хөгжилтэй сайхан явдлыг дараа нь ярьж өгөөрэй. Дараагийн хүүхэд чи хэн шүлэг уншна гэлээ? Ахмедияр уншна гэлөө. Ундрал. Ундрал ямар шүлэг уншна? би Монгол хүн шүлгийг Уншчихв. Өөр шүлэг байна. За. Өшөө хүүхэд байна уу? Авьяас үзэл. Зэрэгтэй. Билгүүн цудуу. Ахмедияр. Онцгой байна. Онцгой болно. Дайр чи үсэхгүй. Уухай тухай баатар ууцсан дундураа тасархай баатар. Уухай тухай баатар. Ууцсан дундураа тасархай баатар. Ууцсан ингээ тасарсан юм уу? Тэгээ баатар юм уу? Уухай тухай баатар. Ууцсан дундураа тасархай баатар их сонссон байх юм уу? Одоо шоргож шүү. шаргаас. За. Таачлаа шүү. Өшөө онцгой хүүхэд байна уу? Багшаа нэг буулгаад аваач. За, хэдүүлээ юу яа? Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль. Хойч гавьяата багш, галан мандах багш гэж мундаг хөгжмийн зохиолч. 500 гаруй удаа зохиосон. Энэ хүний одоо задгамж хойч энэ сайхан хүүхдүүд сургуулийнхаа нэрэмжит дуугнад болж. 8 наснаас ухаан ургуулж, нандин эрдмийн түлхүүр атгуулж, ардын багштай учруулж өгсөн ачил гэмээр сургууль минь байна. Ачийг нь хариулна. Алдрыг бид нар бадраана. 100 жигүүрт хайлт сургуульдаа 100-ны ерөөл өргөё. 52 дугаар сургуулийн 20 янгийн хүүхдүүд хоороор дуулнаа гэж зарлчлаа шүү. Дуулаарай. Намаас ухаургуулж нандин эрдмийн түлхүүр атгуулж ардын багштай учруулж өгсөн ачтангийн сургууль минь байна. Ачиг хариулна. Ардын мэдээ бадрана. Дунжиг үртэй сургуульдаа 100-ны ерөөл өргөё. Тэтгэхийн өнгөн туяраа Тэхируян цаглаг хэнгэнэ Бомбонаас таамтлан зоргуулсан Баянгийн сургууль минь байна. Баян эрдэмтэй багчууд бидэр дуртай та Дунжиг үртэй сургуульдаа 100-ны ерөөл өргөё. За баярлалаа. Ингээд цаашаа бодоод байна. Одоо багш нь өөрөөр ийм өнгө өгөөд зохиогоо явж байгаа. Багшаас өөр хийгээрэй заяа. Одоо жахан тийм нэг өнгөлөөгөө
гоё хувцас зохиох хэрэгтэй байна. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаа зураг зураг сайхандаа. Хүүхэд бүхий аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа, бид бүгдээрээ чаднаа. За ингээд манай дайр ямар мэрэгчлэлтэй болох юм? Том болоод Зураач. зураач болно, маш зөв. Анхмаа, Эмч. эмч, зураач. Анх хоёр, Цагдаа. цагдаа. Цагдаа бол яг байдгийг. За, бэлгүүн зул, Эмч. Ахмед яар, Хөл бөмбөгч. хөл бөмбөгч, Орналдо Месси шиг хөл бөмбөгч болох юм шүү дээ. Ундрал, Тамирчин. тамирчин, волейбол бөмбөгөө, Волейбол. гэдэг нэ. Онцгой байдал гарч ирдэг юмсан алга. Дараагийн хүүхдүүдээс гарнаа. Онцгой байдал бол бас байдгийг шүү. Сайхан мэрэгжил сонгох нь. За ингээ хүүхдүүдийн бүтээл төрөх агшин гэж. Нийслэлийн 52 дугаар сургуулийн дэлгэр сүх багштай 22-ийн Е-ийн авиаслаг сурагчдын бүтээлийг одоо үзэх гэж байна. Манай хүүхдүүд бол одоо маш гоё загварыг муураар төлөөлүүлээд өмсгөөд ингээд зурцсан байж байгаа. Тэгээ удахгүй зарлах манай загварын уралдаанд амжилттай оролцоорой. За ингээд эхний хүүхэд авиаслаг зураач дарийнхаа бүтээлийг үзнэ. За дарийн бүтээл гараад ирлээ. Алаг хөөрхөн муур ягаан дайшин өмссөн. Ногоон тал дээр ингээд загвар үзүүлээ зогсож байгаа. Сайхан зургийг маш гоё уран бүтээсэн авиаслаг зураач ийм охины бүтээл. Тэр хамрыг нь одоо их гоё тодтогж тавьсан чинь их гоё зөгцсөн байна. Хувцсан гоё. Ярих юм байхгүй. Сайхан зураг зурсан дарьдаан улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Анхмаагийнхаа бүтээлийг танилцъя. Анхмаа. За, Анхмаа Падмастар таглалаа. За сайхан бүтээл гарнаа. Тэр өөрөө зохиоцсон. Одоо ийм сайхан өнгөлөг хувцснууд их одоо манай хүүхдүүд чинь зохиох нь шүү дээ, тийм ээ. Тэгээ өөрөөсөө үйлдвэрлэх нь, тэгээ өмсөх нь, тийм ээ. Сайхан бүтээл төржээ. Маш гоё. Харжээ. За харуулжээ. Тэр муурын сахал энтер чинь бол маш их гоё болж байгаа. Тэгээ одоо энийг ингээ хөдөлгөөд ингээ гүйлгүүл мөн гоё. Тэгэхээр дижитал компьютерийн аргыг бас та нар эзэмсч одоогоос эзэмсч явах хэрэгтэй юм байна. Сайхан зураг зурсан Анхмаада улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Анх баярынхаа бүтээлийг үзье. За гоё. Тэр манай хөвгүүд бол ерөөсөө багшаас тэсүүр ийм гоё дүрийг ингэж гаргаж ирж байгаа. Шараалаг муур нүдэн жартээцсэн. Сайхан алаг политикоо он өмссөн. Ногоон тал дээр үүлэн дүнд ингээс халахад ирж байгаа. Энэ бол шүү дээ чиний бүтээл. Чи өөрөө энийг уран санаагаараа төсөөлж гаргаж ирсэн учраас маш гоё уран дүрслэлтэй ийм гоё зураг боллоо шүү. Ингээ гүйцэгээд бол бүр гоё болно. Анх хоёр тав улам их амжилт хүсье. За манай хүүхдүүд жигдэхээ. Манай галмант багшийн хойчийг заламжлагч ийм сайхан ирээдүйн уран бүтээлчтэй авиастай хүүхдүүд төрж байгаад багш нь та нараар бахархаж байна. Дараагийн авиаслаг зураач бэлгүүн зулынхаа зургийг үзье. За бэлгүүн зул бас хөөрхөн шүү дээ. Тэр үүлигээ төсөөлөд хийцэн ийм гоё хаач байхгүй ийм гоё дүрслэлийг маш гурван гоё гаргаж ирсэн. Ялангуяа тэр хөхөнг цэнхэр тийм өнгө тэр полтоны шарамгтай бол маш гоё зөгцөж байна. Тэгээ өмөдтэйгээ зөгцөөд ирж байгаа. Сайхан зураг зурсан бэлгүүн зулдаан улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ахмед яар ирээдүйн хөл бөмбөгчин ийм хөөрхөн хүүгийн ийм гоё зургийг одоо ингээд зурсан байна. Одоо хамрын улаанаар бож, ягаанаар божчихно, гүйцэйчихнэ. Сахал нь их тод тавьсан. Тэг тусмаа уран гоё хошин ягт болж ирж байна. Тэгээ малгай өмсгч улан бос тийм ээ. Сайхан аш өнгөд пооцох алхаад ирж байгаа. Хэвлүүхэн муурын дүрийг маш хөөрхөн эгдүүтэй гаргажээ. Ахмед ярдан улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ундралынхаа зургийг үзнэ. Жигтэй манай хүүхдэд. Манай дэлгэр сүх багшийн
2-ын Е ангийн энэ сайхан уран зураач хүүхдүүд бол маш сайхан зурж байгаа. Дараагийн оролтон дээр бас дараагийн хүүхдэд нүлээж байгаа. За бас гоё. Муур гэд хэлсэн. Солонгоон тавьчихсан, нараан гаргацсан тийм ээ. Үүртэй ингээд гоё хувцас өмссөн. Ийм гоё алга. Гоё дизайныг ингэж гоё уран гаргаж ирсэн. Гутал нь тэр өсгийг нь харахгүй юу? Маш гоё гутал өмссөн байна. Энэ мундаг бэрийн гутал биш үү? Ундралдаа улам их амжилт хүсье. За ингээд багшны яадаг үлээ бэлгэн гард болно. Та нарт өчигдөр оройхон үйлдвэрээс авлагдсан жимсгэн гэдэг ийм гоё цэлцэгнүр чихрийг урдчин тавьсан байгаа. За энийг амтлаарай. Мөн далай жамцахынх нь би Монгол хүүхэд гэсэн энэ сайхан номыг эхнээс нь аваад дуустал сайхан уншаарай. Сурахын үндэс бол уншиж сурах шүү. Зурх шүү. Тийм ээ? Тэгээд тоо гэдэг ингээд цааш явчих шүү дээ. За ингээ хүүхдүүдтэй явах. Шин. Бэлгэн гардуулнаа. За та бүхэнд бас энэ луута гэдэг ийм хөөрхөн гэр бүлийн хөгжилтэй тоглоомыг сэтгэхгүй хөгжүүлэх ийм тоглоом байна. За энийг бэлгэлж байна. За ундралдаа амжилт хүсье. Номон бэлэг. Ахмед Ярдан амжилт хүсье. Ном уншаарай. Ном уншаарай. Номын нөхөр болоорой. Та хоёр ч хоёр их тийм ээ. Тоглоомоо сольж болоо шүү. Нөгөө пазл гэх тоглоом байдаг шүү. Тэрийг солиод авчаарай. За яах вэ? За. Нэг ижил нэг гэрт хоёр байснаас тийм. За амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.